гэмт хэрэг үйлдэх үедээ 16 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлагыг бол хүлээлгдэг. Эрүүгийн хуулийн заасан тодорхой 12 төрлийн гэмт хэрэгт бол 14-өөс 16 наснд хүрсэн хүнд бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. Үүнд болохоор хүнийг алах, хүчиндэг, хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах, хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгийг устгах, гэмтэх, мансууруулах, эм сэтгцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, захин мэдээлэл хууль бусаар халдах, захин мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, програм техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлтөй програм хангамж бүтээх, ашиглах, тараах, террор үйлдэх гэсэн гэмт хэргүүд багтдаг.